өрг хэмээн үзүүлж байна. Танай намаас хэн хариуцлага үүрэх гэдэг нүүрсний хулгайч нартайгаа хариуцлага тооцож чадах уу? Нэг хүнийг барьж хийснээр хавлаад борчихгүй л дээ. Хэрвээ амар уйсгалан дарга намын дарагт нэр дэвшээгүй бол улсын хурлын дарга хэвээр үлдэх байсан уу? За өнөөдрөө хүртэл улсын хурлын даргаар байх байсан баха. Та хөрөлс өх ерөнхийлөгч юм. Монгол Ардын намыг ерөнхийлөгч хөрөлс өх удирдах юм уу? Хөрөлс өх ерөнхийлөгчийн хүн гэж хэлхээс илүү хамтран зүтгэгчид гэж хэлж байна. Энэ оюун эрдэнэ хөрөлс өх гэдэг хоёр талын л мөргөлдөөн байсан юм шүү. Оюун эрдэнэ дарга одоо хөрөлс өх даргын хэмжээнд өрсөлдөд амжигч байх. Дарган солигдлоо гэд мөрөг хөтөлбөрөөр солигдохгүй зү. Нэг хэсэг жидүүчин гэд дэвших хэрэг авч чадахгүй. Юу нь яагаад жигдэд байна? Зарим үед ухардаг, зарим үед урагшилдаг, улс төрчийн замлаар явж байгаа. Танай намын экс даргын одоо бэр хүүгийн цүнхний асуудлаас болж ихэнх сайдын судлаа өгсөн. Та анган бэртэй. Тэгээд таны хүү юу хийдэг? Тэгэхээр манай Бизнес эрхлэгч та санхүүгийн эргэлтийн зээлээ NetPay-ээр санхүүжүүлээрэй. NetPay бизнесэд хэлэх боломж бий. Үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Өрг нэвтрүүлгийн шин цувралын шин дугаар эхлэж байна. Бид энэ удаа Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатартай ярилцахаар ураад байна. За бидэнд цаг гаргасанд баярлалаа. та бүхэнд бас амжилт хүсье. За намын их хурлаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол Ардын намын ээлж 31 дугаар хурал өмнө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж ажил хэрэгч ийм нэгдэлтэй ийм сайн хурал болж хөндөрлж байна. За манай нэвтрүүлэг нэг юм гаргаж тавина. За ер нь танай намаас хэн хариуцлага үүрэх гэдэг нүүрсний хулгайч нартайгаа хариуцлага тооцож чадах уу? Тэгэхээр Монгол Ардын нам бол өөрөө их том улс төрийн хүч л дээ. Нөгөө талд амьд организм олон мянган гишүүдтэй энэ нийгмийн одоо нэг бүгдгүнлэх хэсэг гэсэн үг. Тийм учраас Монгол Ардын нам хариуцлагатай улс төрийн хүчний хувьд энэ олон түмний итгэлийг авсан улс төрийн хүчний хувьд ер нь бол авилгал хийл ахуул нийгмийн одоо болохгүй байгаа нийгмийн хор товдруулаад байгаа авилгал хийл ахуултаа бүх талаар тэмцэх ёстой гэдэг байр суурийг сүүлийн жилүүдэд маш их ярьж энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр авилгалтай гэхээр нэг хүнийг барьж хийснээр авилгал борчихгүй л дээ. Авилгал бол тэр авилгалыг үүсгэж байгаа хөрс уур гэдэг. Авилгалыг үүсгэж байгаа тэр хөрс ууруудыг эрх зүйн хүрээнд зохион байгуулалтын хүрээнд байхгүй болох хэрэгтэй. Багасгах хэрэгтэй. Нэгсний хүн төрлийн хүн суртал бий болоод байгаа. Эсвэл тэр одоо төрийн өмчийн бизнес болоод байгаа тийм ээ. Энэ зүйлүүдийг бид нэр эрх зүйн хүрээнд за зохион байгуулалтын хүрээнд эднэрийг одоо аль болох авилгал бий болохгүй байх, хүн суртал бий болохгүй байх тэр нөхцлүүдийг бүрдүүлж ийж авилгал ер нь багасна. Нөгөө талд авилгал бол нийгмээрээ соён гэрүүлэх ажил их явагдах хэрэгтэй. Тэгжиж авилгал бас багасдаг. Тэгэхээр зөвхөн Монгол Ардын намын хувьд бол сүүлийн намын дүрмүүдтэй авилгал хийх хэрэг толгцсон хүмүүст хариуцлага тооцдог, гишүүнээс тэтгэл зүйлдэг олон одоо хуулийн заалтуудыг оруулж өөрсдөө эрх баригч улс төрийн хүчин ч гэсэн дотроосоо нийгэмд болж бүтггүй байгаа асуудлуудаар парламент дээр нээлттэй сонсгол зохион байгуулахаас эхлүүлээд тодорхой ажлууд хийгдэж байгаа. За энэ хүрээнд яригдж байгаа нэг асуудал бол 23 онд баха нүүрсний сонсголч нь. Тэгээ нүүрсний сонсголтын асуудал хэрэлцээж тэрвэр одоо энэ нүүрс тойрсон бизнестэй холбоотой төрөмжийн компаниудтай холбоотой асуудлуудыг тойрч ярьсан. Одоо саяхан харин шинэ нүүрсний хулгайч нар гараад ирсэн шүү дээ. Нүүрсний хулгайч гэж танах өөртөө л тодтогоод байгаа. Энэ бол 2000 тэр хулгайч гэж байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадах уу гэж. 23 оны нүүрсний сонсголын үеэр Ад минерал компанитай холбоотой асуудал одоо энэ яригдаад байгаа асуудлууд бол жил хоногийн өмнөөс яригдсан. Тийм учраас энэ асуудлууд хууль шүүхийн байгууллага хуулиураар шийдэх ёстой. Тийм учраас зарим нэг хүмүүс дээр ялагдах чаддагтаад холбогдох хуулийн дагуу шалгагдаж байгаа. Үнэн мөнийг шүүх тогтоодог тийм ээ. Тийм учраас энэ процесс явагдаж байна. Аль 2023 оны нүүрсний сонсголын үеэр Ад минерал компани асуудал яригдж байхад тэгвэл яагаад нүүрсний хулгайд толбогдсон хүнийг улсын хурлын дарга болгосон? Тэр үед улсын хурлын их хурлын гишүүнээр сонгогдож томилогдох энэ бүх зүйлүүд бол өөр авилгалтай тэмцэх газраас тодорхойлолтоо авдаг. За тэр үед бодтой одоо ялагдахаар татсан тийм зүйл байхгүй байсан учраас энэ бүх процессыг явагдсан гэж бодож байгаа. За мэдээж одоо хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа гэдэгт бодож байна. За үнэн мөнийг яг одоо нүүрсний холбогдохгүй юу
гэдэг асуудлыг бол хууль шүүхийн байгууллага тогтоодог. Тийм учраас би одоо намын ажилтан хүний хувьд бол өмнөөс нь одоо эсвэл энэ хүн нүүрс нь болооч эсвэл биш гэж хэлж болохгүй. Сүүлийн 1 жилийн хугацаанд танай намын рейтинг 1 пунктээр буурсан байна. Сүүлийн 10 жилд хамгийн бага болсон ардчилсан намын одоо үзүүлэлтээс ч рейтингээс ч доош орсон үзүүлэлт байна л да. Тийм үзүүлэлт Тэгэхээр зохимлоор гаргаж байгаа. Барометр, улс төрийн барометрыг харсан. Яг улс төрийн барометр ч Мег судалгааны төвийн Мег төв дээр бол дандаа төлбөртэй явдаг. Тийм учраас төлбөртэй явж байгаа судалгааны дүнгүүдэд манай ард түмэн итгэрэггүй. Бодит ард түмэн дээр яд хизээ хамгийн дугаар төхөр сонгуулаар яг иргэд очиод саналаа өгч байгаа. Тэгэхээр Нодингийн улсын хурлын сонгуул, Нодингийн орон нутгийн сонгуул. Одоо 5 сард манай намын ирээдүйн унтсан байна гэдээсэн. Гэхдээ 6 сарын 22-нд улс даяар Монгол улсын хэмжээнд бүх аймаг дүүргүүд дээр нөхөн сонгуул явагдсан. 62 сумд шинэ нөхөн сонгуул явагдсан. Энэ 62 сонгуул нөхөн сонгуулийн 87% нь ардын намын нэр дэвшиж ялсан. Тэгэхээр сонгуул бол яг бодит хүмүүс очиод саналаа өгж байгаа бодит төрх. Улс төрийн манипуляц гэж ярьдаг. Нийгмийн сэтгэл зүг яах зорилгоор янз бүрийн судалгааны байгууллагууд зорилтод судалгаа хийдэг зүйлүүд Монголд бас нэлээд их байна. Гэтэ та бүхэн сая намынхаа их хурал дээр манай намын нэр хүнд унлаа, хагарлаа, бутарлаа, намын хагарал ерөн дээд зэгтээ хүрлээ. Одоо бид нар шинээр одоо нэр хүндээ олж авна гэд намын шин даргач гэсэн хэлсэн үгэндээ хэлсэн шүү дээ. Тэгээ энэ хагарал ер нь юунаас болсон юм? За ер нь бол яг улс төрийн нам за төр нийгмийг удирдах байгаа энэ өндөр албан тушаалтнуудын хамгийн одоо гол ажил албаны өөрчлөлтүүдтэйг дотроо яадаг зүйл бол ард түмний итгэлийн асуудал шүү дээ. Улс төр дэвж байгаа хүн ард түмний сонгогчдын итгэлийг итгэл нь битээ алдархаасаа, итгэлийг нь битээ алдчихаасаа гэдэг дээр л хамгийн айж явах хэрэгтэй. Улс төрч хүний айж явах хэрэгтэй. Ард түмний өгсөн тэр итгэл алга болчихвол ямар ч улс төрч ямар ч албан тушаал гарч чадахгүй. Ямар ч нам ирэх хэрэг чадахгүй болж байна. Тийм учраас аливаа улс төрийн нам, улс төрч нар бол хамгийн айж явах хэрэгтэй, хамгийн анхааралтай байж явах хэрэгтэй бол ард түмэн. Тэр агуулгаар навж үзэх юм бол хаврын тэр одоо залуучуудын одоо гарч ирсэн тэр жагсаал цуглаанаас болоод за хоёуд одоо ерөнхий сайдаар ажиллаж байсан Монгол Ардын намын даргаар ажиллаж байсан хоёрын дарга бол өөртөө ихтгэл үзүүлэх асуудлыг хуралд оруулж. За мөн одоо намынхаа баг хуралд хамтарсан засгийн газрын асуудлыг оруулж тодорхой шийдвэрүүд гаргасан. Энэ дагуу парламент хуулийн хүрээнд асуудлаа шийдэгдсэн. За энэний дараа намын даргын дараагийн ерөнхий сайд хэн байхаа гэдэг асуудал гарсан. Ерөнхий сайдын асуудал бас намын баг хурлаар шийдэгдээд намын баг хурлын 60 гаруй хувийн саналаар за парламентын өндөр хувийн саналаар зандчдаар намын дарга ерөнхий сайд болсон. За энэний дараа намын дарга асуудал яригдчих гэлсэн. Намын дарга асуудал бол яригдах хүрээнд бол бас өрсөлдөөнүүд хоорондоо өрнөсөн. За энэ өрсөлдөөний намын даргын сунгаа өрсөлдөөний хүрээнд нам дотор хөл олголцох за хоорондоо энэ өрсөлдөөнтэй холбоотой янз бүрийн одоо зүйлүүд болж өрнөлөө. За энийг бол би өмнө нь хэлээд бас манай ард иргэд сонгогчдод хэлжсэн нэг зүйл бол энэ яг Монгол Ардын нам гэдэг энэ байгууллага бол бүтнээр хагарчаагүй. Монгол Ардын нам бол 320 мянган гишүүнтэй ийм өсрөн хүч. Энэ бол намын удирдлагын түвшинд ялангуяа парламентын түвшинд байгаа гишүүдийн түвшинд хагарал явагдсан. За саяны 31 дэх хурал дээр хэрвээ бид нар үнэхээр одоо үл ойлголцох байдалд орж ирсэн бол магадгүй намын том ахрал болох байсан баг. Тэгэхгүй одоо Баянгын аймагт ажиллаж байгаа манай намын гишүүн ч гэдэг юм дорнод байгаа ч гэдэг юм Сүхбаатар аймгийн Сүхбаатар дүүрэгт ч гэдэг юм уу Улаанбаатар хотын Жингэлтэй дүүрэгт байгаа намын өөр дээр хагардсан бутарцсан хоёр багтсан зүйл байхгүй. Зүгээр намын энэ саяны энэ улс төрийн нөхцөл байдал ийг бид бүхэн бас олон талаас нь дүгнж үзээд намын өдөр зүйл дээр авч үзээд ер нь нам ингээд юм нэгдлээ хангаад ажиллах нь зүйтэй юм аа гэж ярилцаад бас ажлын хэсэг хүртэл гаргаад тэгээд одоо намын ялангуяа одоо намын сонгуульд намын даргын сонгуулийн сунгаанд оролцож байсан хоёр нэр дэвшигч маань энийг ухаалгаар ойлгож бас зоримог шийдэл гаргаж хоёулаа нэрээ татсан. Тийм учраас одоо саяны 31 дэх хурал дээр манай ерөн бодлогын түвшинд бол учрал сайдыг төвшөөлж за заалнаас бол манай лав гэж намын гишүүн нэр дэвшиж ингээд бол сонгуулийн дүн гарч намын даргас чанар цогцлоо. Сая харин одоо намын их хурлын үеэр их хурлаа хийлээ бид нар за их хурлаар эвлэрлээ нам эвлэрчлээ нэр хүндээ сэргэнэ гэдэг байгаа. Тэгэхээр эвлэрсэн гэдэг нь хулгайч гэж зарлаад байгаа хүмүүстэйгээ тохиролцсон гэсэн үг үү? Эвлэрэх
гэдэг нэг өөр, эв нэгдэл гэдэг бас нэг өөр л доо. Тийм учраас бид нар бол эв нэгдлээ хангах, ойлголцох асуудал бол улс төрийн нам нэг амьд организм, нэг баг, нэг завин дээр явж байгаа улс төр хийж байгаа энэ тохиолдолд бид нар ойлголцоож асуудлаа нэгдэж, нийлж, нягтарж эв нэгдэлтэй явах хэрэгтэй. За хулгай зэлгээтэйгээ эвлэрнэ гэж бол хааж байхгүй. Тэр зам улс төрийн нам. Улс төрийн нам хэрэг хулгай зэлгээтэйгээ эвлэрэх юм бол тэр улс төрийн нам, улс төрийн тавцан зарчигдана. Тэр бол хуулийн өрөөний асуудал. Нэгэсний хууль шүүхийн байгууллагууд одоо хулгай зэлгийн асуудлыг шалгаад үн мөний тогтоодог. Тийм учраас тэр одоо процесс бол хуулийн хүрээний асуудал тусдаа. Намын асуудал бол тусдаа. Ардсан нийгэмд тэр зэмээ энэ өрсөлдөөнт нийгэмд амьдарч байгаа үед бол хууль, дүрм, журам, зарчмыг хатуу баримталж явах хэрэгтэй. Хатуу баримталж явах хэрэгтэй. Тийм учраас төрийн ажил тусдаа, хууль шүүхийн ажил тусдаа, намын ажил тусдаа. Сая намын их хурлын өмнө та хоёр одоо намын их хурлаас өмнөх өнгөрсөн намар зохион байгуулагдчихсан намын баг хурлын хоёр намын даргын нэр дэвшигчд хоёулаа сая татгалзлаа шүү дээ. Хэрвээ тэр намын баг хурлаар амар уйсгалан дарга намын даргад нэр дэвшээгүй бол улсын хурлын дарга хэвээр өвлдөх байсан уу? За өнөөдрийн хүртэл улсын хурлын даргаар байх байсан баха. Яагаад гэхээр намын даргын өнгөрсөн 9 сарын 27-нд оролцсон намын баг хурал дээр амар уйсгалан дарга занж дарга хоёр өрсөлдсөн. Энэ өрсөлдөөн намын дүрмийн тодорхой заалтууд зөрчсөн гэж нэг хэсэг нь үзсэн. Тийм учраас намын баг хурлыг орхиж гарсан. За тэрний дараа намын дүрм заасан баг хурлаар намын дарга 3-2-оор сонгодог процессын асуудал бас зөрчигдсөн гэж. За тийм учраас энэний дараа бол бүлгийн түвшинд за тодорхой улс төрийн одоо удирдлагын түвшинд явж байгаа хүмүүсийн хүрээнд зандан шитрийн тал, амар уйсгалангийн тал ингэж хуваагдсан. За амар уйсгалангийн тал гэх юм уу амар уйсгалан даргыг дэмжижсэн хэсэг бол засгийн газрыг огцруулах зүйтэй гэж үзэж. Засгийн газрыг огцруулах гар үсгийг зурж хуулийн хүрээнд хурд өргөн барьсан. Яг энэтэй зэрэгцээд зандан шитрийн даргыг дэмжижсэн парламентын гишүүд бол санаачилж их хурлын даргыг огцруулах гар үсэг цуглуулсан. Энэ 67 хүрсэн. 64-өөс дээш байх хэвээр. Тэгээ энэ нөхцөлд бол одоо энэ нөхцөл байдлаас улбаалаад тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг дүгнж үзээд улсын хурлын даргаар ажиллаж байсан ташцгийн амар уйсгалан дарга бол өөрийн өргөдлөөр ажиллаа хүлээлт өгсөн. Би бол улс төрчийн хувьд харж байхад бол хэрвээ намын баг хурал дээр ийм одоо өрсөлдөөн болоогүй бол их хурлын даргын асуудлыг тэгж одоо гişүүд хүндэггүй байсан бахаа гэж бодож байна. Та хурал сүх ерөнхийлөгч юм. Ерөнхий сайд, зандан шитар, за сая улсын хурлын дарга болдог, Монгол Ардын намын дарга болдог, учрал дарга ч гэсэн танай фракц. Тэгэхээр Монгол Ардын намыг ерөнхийлөгч хурал сүх удирдах байна уу? Хурал сүх ерөнхийлөгчийн хүн гэж хэлэхээс илүү хамтран зүтгэгчид гэж хэлж болох байна. Хурал сүх ерөнхийлөгч Монгол Ардын намд 90 оны ихээр улс төрийн ажилтнаас орж ирсэн. 21 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул хүртэл Монгол Ардын намын бүх шатны байгууллагад ажиллаж, залуучдын байгууллагыг үүсгэн байгуулахаас эхлүүлээд энэ намын ерөнхий нэрмжийн дарга, энэ намын даргаар ерөнхий сайдаар бүх шатанд ажилласан. Тийм учраас өнөөдрийн Монголын улс төрд явж байгаа, ялангуяа Монгол Ардын намын улс төрийн толгойд явж байгаа хүмүүсээс хөрс сүхтэй хамаатуулахгүй ярих нэг ч хүн байхгүй. Оюун эрдэнэ байна уу, амар уйсгалан байна уу, Содбаатар нь байна уу, зандан шитар нь байна уу, Учрал нь байна уу, Бям цогт нь байна уу, бүгд хөрс сүхтэй хамаатуулж ярих бол хамаатуулж болно. Хамаатуулж ярихгүйг бас тусдаа улс төрч нар бид нар тийм ээ. Тийм учраас улс төрийн тодорхой давхцал дээр хамтарч ажиллах эсвэл одоо тамгын газар, эсвэл засгийн газар, эсвэл парламентын түвшинд, эсвэл намын түвшинд хамтарч ажиллаж ажиллаагүй хүн холно гэж энэ үнээс олдохгүй байна. Тэгэхээр яг хөрсөхийн фракц гэдэг юм уу, доржийн долмогийн фракц гэж ярихаас илүү ер нь бол энэ өнгөрсөн одоо 30 жилийн түүхэнд Монгол Ардын нам зүтгэсэн, Монгол Ардын намын гал халуун тогоон дотор байсан хүмүүсүүд бид нар. Энэ залуучдын байгууллага, энэ оюутны байгууллага, энэ намын зүйлийн шинжилгүүдийг бүгдийг нь хамтдаа мөр зэрэгцсэн хийсэн хүмүүс. Гадагшаа, намаасаа гадагшаа энэ зодоноо тайлбарлахдаа үе хоорондын зөрчилдөөн гэж тайлбарлаа. Их гоёор тайлбарлаад тах шиг байсан. Гэтэл энд чинь оюун эрдэнэ хөрөл сүх гэдэг хоёр талын л өрсөлдөөн, мөргөлдөөн байсан юм шүү. Оюун эрдэнэ дарга одоо хөрөл сүх даргын хэмжээнд өрсөлдөд таньчих байх. Оюун эрдэнэ даргыг 27-т амар уйсгалан 27-т оюун эрдэнэ 28-т байлоо.
хөрөсөх дарга намын ерөнхий нэрмжийн даргуулаад хоёуланг авчиж энэ нам дээр нэг хоёр газрын даргаар тавьж ясныг би тодхон санаж байна. Дараа нь хөрөсөх даргын үед намын одоо авч болдог албан тушаал энэ хоёр залуу авч ажиллаж байсан. Тэгэхээр энэ хоёр залуугийн ажил амьдрал улс төрд явсан замналыг хөрөсгөөс салгаж бас ойлгоход хэцүү. Гэхдээ өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч хөрөсөх дарга бол 21 оноос хойш намын ажилд оролцож байна. Хуулиар хараад намаас дүтгэлцсэн. Өмнө бол тийм. Дүтгэлцсэн байгаа л тушаал. Намын ажилд оролцохгүй байгаа. Төрийн ажилд, төрийн шугамд Монгол төрийн тэргүүнүүд оролцох ёстой. Хин ерөнхий сайд байх уу, хин хурлын дарга байх уу гэдэгт бол байр суурь илэрхийлэх нь тэр хүний хуулиар олгогдсон эрх. Монгол Ардын нам дотор орж ирээд намын одоо үйл ажиллагаанд бол оролцохгүй гэдэг бол хариуцлагатай хэл. Зүгээр нийгэмд харагдаж байгаа байдал нөхцөл байдлаас энийг одоо холбож бичнэг бол миний түрүүний хэлдгээр өнөөдөр энэ Монгол Ардын намын удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс бүгдөө хөрсөх ямар нэгэн байдлаар холбогдно. За саяны энэ босон процессын түвшинд бол үе хоорондын нэг зөрчил гэж зарим нэг хүмүүс тэгж тайлбарлаж байгаа юм шиг байна лээ. Тийм зүйл бол болоогүй ээ. Монгол Ардын нам бол ахмад дунд залуу үеийн алтан хэлхээнд оршиж ирсэн. Улс төрийн нам гэдэг бол дандаа залуучууд байж болдгоо. Дандаа ахмадууд ч явдггүй. Эсвэл дандаа эмэгтэйчүүд бас явдггүй. Улс төрийн нам бол энэ нийгмийн толын хувьд энэ нийгмийн байж байгаа тэр залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд бүгд нийлж нэгдэж тэр ахмадуудын тэр асар их дуршлага, ахмадуудын тэр амьдралын тийм ээ үзэж ирсэн тэр замнал дээр тэд нарын бүтээн босгосон дээр дунд үеийнхэн залуучууд бид нар ажиллаж байгаа шүү дээ. Залуучууд ч гэсэн сурж мэдэж улам одоо боловсрож явдаг. Тийм учраас ахмад дунд залуу энэ одоо тэнцвэр тарьцааг, зохис тарьцааг алдагдуулж ерөөс болохгүй. Зүгээр Монгол Ардын намд байдаг нэг бичгтэйгүй одоо явдаг зүйл бол эрэм дараа л да. Одоо залуучуудын хэлдгэрүүд байгуулгын соёл юм да. Манай нам 104 жил болсон. Манай нам 104 жил болсон. Нам дотор өөрийн гэсэн үзэл санааны заавал мэрэж зарчмаар явах хэрэгтэй. Тодорхой мэрэж зарчмаар явж энэ намын соёлыг мэддэг байх хэрэгтэй. Ер нь хүний амьдрал ч гэсэн ах дүү нар ч гэсэн аавын хурдаар ороод л тийм ээ хаг тахалцаад иж болохгүй шүү дээ. Тэр айл болох эрт намд элсэх нь л ашигтай гэсэн үг юм. Намд элсэх нь нам бол манай намын нэг сайн чанар бол энэ 90 оноос хойш явж ирсэн нэг сайн чанар бол тухайн цаг үед төрүүлж орж ирж байгаа шин залуучуудыг шин одоо урсгалыг төрүүлж мэдэрж хүлээж авдаг та манай нам ард түмний дэмжлэгийг авдаг. Бүх сонгуулиар манай нам дандаа ардсан нам болон босод өрсөлдөгч намуудаас илүү залуу шинээр түвшигч нар гарч ирдэг. Өнөөдөр манай намын дараагаар 40 хүрж байгаа залуу байж хад ардсан нам юм уу нөгөө намуудын удирдлагаар 10 дахин 10 насаар ах хүмүүс удирдлагад гарч ирж шүү дээ. Наана харагдах байдал тийм юм. Банк л тэгж байгаа шүү дээ. Одоо үеийн үед л ардын нам л илүү залуучуудыг сонсож залуу үеийг мэдэрж тэд нар хүсэл тэмүүлж байгаа юм. Тэм ч учраас сонгуульд ялдаг. Дарган солигдлоо гэд мөрөг төлбөрөөр солигдохгүй зү. Баялагын сантай болж чадах уу? Ухаан удгийн кинон шалгах хороо хойшлол байна л да. Хилцэл бол засгийн газрын түвшинд явж байна. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон анд базрыг намаасаа хөөсөн хэрнээ сая бахварлын гишүүн болсон. Хандив аваад гишүүн болгочихсон уу? Бол шүү дээ тэр чинь шүүхээр тэр үнэ одоо ялж идэлгүй шүү дээ. Жигсаалтын гишүүд нэлээд дураараа авирлаж байна гэл намын дөрөв журмынхаа үрээ даргын өвд орох хэвээр юм уу? Намын дөрөв журмын өрөөнд. Хин нэгэн даргыг дагаж, хин нэгэн хүнийг дагаж далтгахнаж болохгүй л гэж хэлж байгаа гэсэн. Нэг хэсэг жидүүчин гэд дэвших хэрэг авч чадахгүй. Юу нь яагаад жигдэд байна? Зарим үед ухардаг, зарим үед урагшилдаг, ус төрчийн замлаар явж байгаа. За дараагийнхаа асуултаар нэг хэдэн хүний нэр цохож асуумаар байна. Энэ хоёр сайдыг намаасаа хөөчихсөн. Тэгсэр нь одоо улс хууль зүйн сайд хийгээд яваад байгаа. Энэ асуудлаа яаж шийдэх? Засгийн газрын гишүүд бүгдээр ардын намын гишүүн байна гэсэн залт байхгүй. 2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад засгийн газрын хэрхэн бүрдүүлэхийг ерөнхий сайдад ийм бүрэн эрхт өгсөн. Бүр тодтогч өгсөн. Одоо тэгэхээр сайд хийж байгаа ч Монгол ардын намын гишүүн биш ээ гэсэн үг юм уу? Манай засгийн газар ч гэсэн өнөөдөр иргэний зориг намын дараа Батбаатар, хүн намын дараа Дорчонд, хүн намын гишүүн Наринбаяр хэмжлэн засгийн газарт ажиллаж шүү дээ. Энд ч бас эвслийн засгийн газар биш шүү. Хүмүүс буруу ойлгоод байгаа. Хамтарч ажиллаж байгаа. Инквайр гишүүний хувьд бол улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор бас ийм үйл явдал болсон. Ойр үед энэ хүний хяналтын ерөнхий хороо холбогдох
байдлаар асуудлыг иргэн авч үзэх байхаа гэж би бодож байна. Гэхдээ хяналтын хөрөнгө ороод сэргээх асуудал. Тийм, хяналтын хөрөнгө ороо улсын намын их хурлаас томилогддог албан байгууллага учраас хэрхэн шийдвэрлэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ би намын гишүүний хувьд намын ерөнхий намын дарга хувьд энэ үнийг гишүүнчлэх асуудлыг иргэн авч үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. 2024 оны сонгуулиар танай намын одоо гол мөрийн хөтөлбөрийн гол агуулга бол шин сэргэлтийн бодлого, баялагын сан байсан. Одоо энэ бодлогууд үргэлжлэх үү? Баялагын сантай болж чадах уу? Ерөөсөө бид бүхний үндсэн одоо дэвшүүлсэн 24 онд ард иргэдээс санал авсан энэ мөрийн хөтөлбөрийг л Замдан шатар дарга нь байна уу, Учрал нь байна уу, Оюурд нь байна уу, Содоотор нь байна уу, энэ хэрэгжих ёстой шүү дээ. Дарган солигдлоо гэд мөрийн хөтөлбөрөөр солигдохгүй зүтэй. Яг тэр бодлого нэг байх ёстой. Хоёрдугаарт энэ баялагын сангийн асуудал бол 2000 оны дундаас эхэлсэн. Би тухайд үйлдвэр бодлооны яамны дэд сайд байхдаа тэр одоо уулуурхаан ашигт малтмлын хуулийг өөрчлөөд ажлын хэсгийг халсан. Тэгээд бид нар энэ одоо төрийн оролцооны 34%, 51% ирсэн. За энэ ингээд цаашдаа явж байгаад 2008-аас 12 оны цикл дээр илүү нөө их орны гишийг одоо энэ хувьцаа эзэмшдэг болох тэмээ төрийн өмчт компаниуд нэгдсэн корпорац болох одоо Эрдэнэс Монгол гэдэг компани байгуулагдаж процесс явагдсан. За тэгээ 12-оос 16 он жоохон тасарсан. Тэгээ 16 оноос хойш бол энэ үндэсний баялагын сан баялагтай эзэн Монгол гэдэг үрээг одоо хөрсөх дарга устдад оруулж ирсэн. Тэгээ энэ агуулгаараа бол 21 оны ерөнхийлөгчийн сонгуульд ч гэсэн баялагтай эзэн Монгол гэдгээр орсон. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудлуудыг энэ үндэсний баялагын сангийн асуудлыг үндсэн хуулийн хэмжээнд томилж харсан. Үндсэн хуулийн хэмжээнд ч. Тэгээд сая бид нар энэ одоо үндэсний баялагын сангаар дамжуулж тэр нийгмийн бодлогуудыг шийдвэрлэх энэ ард иргэд энэ одоо их баялаг дээр байгаа бол баялагын үр шимийг хүн болгон хүртдэг системийг бий болгох юм ажил явж байгаа. Энэ дагуу одоо үндэсний баялагын сангийн хууль батлагдлаа. Энэ одоо энэ баялагаас орж ирж байгаа өгөөжийг ард түмэнд яаж өгөх юм, боловсролт нь, эрүүл мэндэд нь, орон сууцчлахад нь хэрхэн одоо зарцуулах гэдэг энэ зохицуултууд явж байна. Энэ одоо бол хууль тогтоомжууд ер нь гараад дууссан. Холбогдох байгууллагууд нь байгуулагдсан. Одоо энийг бодит хэвшмэл яг миний тэр Монгол гэрээ айл болгоны үүдээр Монгол хүн болгонд баригдах хэмжээнд бид нар мэдрэгдэх хэмжээнд энэ засгийн газар ажиллаж үр өгөөжийг хүртэх ёстой. Баялагын сангийн хууль одоо хэрэгжүүлэе гэхээр нөгөө стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувийг эргүүлж авах, хилцээрээ хийх гэд. Гэтэл одоо энэ улсын хурлын байнгын орооны хурлууд дээр ухаан удгийн кинон шалгах хороо хойшлол байна л да. Тэгэхээр харин танахыг энэ бодлогоо үргэлжлүүлэх юм уу гэдэгт эргэлзээд байна. Стратегийн орд газруудтай хилцэл бол засгийн газрын түвшинд явж байна. Хуулийн хүрээнд явах хэрэгтэй. Хуулийн хүрээнд явах хэрэгтэй. Аливаа хөрөнгө оруулагч гадна ч байна уу, дотоод хөрөнгө оруулагчтай бид нар хуулийн хүрээнд ажиллаж амьдарч явдаг нийгэмд амьдарч байгаа. Энэ нэгэнд хэн нэгэн хүн хувийн сэтлэр юм уу, хэн нэгэн хүн бизнесийн хоорондын өрсөлдөөнөөр нэгнээ намнаж болохгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх. Жишээ нь бид нар 17 онд Эрдэнэ төлбөрийн асуудал маргаан гаргаад тэгээд Эрдэнэтийн асуудлыг Монголын төрд 100 авч Эрдэнэ төлбөр Монголын төрийн өмчт 100% компани болсон. Энийний үр шим хаана гарч ийн гэхээр 20 оноос эхлүүлээд ковид болох үед Эрдэнэтийг авсан тулдаа Эрдэнэтээс орж ирж байгаа өр өгөөжөр Монголын айл болгоныхоо тогийг, айл болгоныхоо дулааныг хүн болгонд хүүхд болгондоо өрх болгондоо бид нар мөнгө өгөх боломж нэгдэжсэн. Энэ бол би түрүүний хэлээд байгаа тэр баялагийг хуулийн дагуу төр зөв эзэмшиж эргэж менежмент хийж орлогоор нь иргэдтэй баялагын өгөөж өгсөн нэг хэлбэр. Энэ бол одоо ковид үед бол бүр бодиттой харагдсан. Аж ахуйн нэгжүүд хүртэл дулаан цахилгааны хог юунуудыг төлөвлөсөн шүү дээ. Тэгэхээр стратегийн ордуудын яг энэтэй адилхан энэ стратегийн ордуудыг бид нар аль болох зөв хэлбэрийг авч энэ ордод явах хэрэгтэй. Би бол хувь одоо хүний хувьд бол бас уулуурхаан салбарт ажиллаж байсан. Энэ чиглэлээр бас эдийн засгийн ажил хийж байсан хүний хувьд бол бид нар шууд ногдлоо шиг шууд өрөөгөж авдаг орелтыг нь нэмэгдүүлж орелтойгоор тохирох хэрэгтэй. Тусгай ашигт малтмлын нөөцийн төлбөрөөр гэсэн үг. Орелтойгоор. Тэгвэл бид нар шууд болно. Зарим үед бид нар ингээд хувь эзэмшээд энэ дэлхийн олон улс дамжсан энэ корпорациудаар хувь эзэмшээд ирэхээр бид нар тэднийг хянаж чадахгүй, хувьдаа ногдол ашигт авч чадахгүй хугацаа алдагддаг зүйлүүд байна. Тийм учраас энэ өөрөө тусгай том сэдв болох байх гэж ярьж байна. Яриул. За сая намын хурлаараа бас удирдах зөвлөлийн гишүүдэд шинчиллээ. Бахарлын гишүүдийг бас нэмлээ. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон улсын хурлын гишүүн асан анд базрыг намаасаа хөөсөн хэрнээ сая бахарлын гишүүн болсон. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Хандив аваад гишүүн болгочихсон уу буцаад? Болоогүй. Болоогүй юу? Болоогүй.
ерөнхий сайдын зөвлөхөр яагаад ажилладаг? Тэрийг одоо би мэдгүй ерөнхий сайдтай ярих хэрэгтэй. Ерөн зүгээр Монгол Ардын нам бол тодорхой одоо юм хэрэг төвөгт холбогдож байгаа хүмүүсийг бол төтгцүүлэн шалгуулах хэрэг өгдөг. За тэгээд тэр нь шүүх цагдаагаар яваад хууль хүчний байгууллагууд шалгаа шүүхээр ороод гин зүгүүнэвэл ус их хурд намын гишүүнчлэн эргээд автоматар сэргдэг. Андаа зэрэг гишүүнийг бол одоо холбогдох хууль шүүхийн байгууллагаар оруулаад ял шийтгэл аваагүй учраас гишүүнчлэн сэргсэн. Намын баг хуралд бол сонгогч томлогдож ордог тийм ээ. Намын баг хурал сонгогддог. Буцаад Монгол Ардын намын гишүүн хэвээрээ гэсэн үг. Болно шүү дээ тэр чинь шүүхээр тэр үнэ одоо ял шийтгэл өгөөгүй шүү дээ. Шалгагдаж явах үед тэр ялагдчихаар татагтаад явж явах үед бол намын гишүүнээс зүтгэлцдэг. За сая намын хагарлалын үеэр одоо жагсаалтын гишүүд нэлээд дураараа авирлаж байна гэж ээлжээр мэдэгдээд байсан. Жагсаалтын гишүүдэд базаж чадчихна уу? Гэхдээ жагсаалтын гишүүд бид нар 2019 онд үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад 48 126 гишүүнтэй парламент тэрний 44 жагсаалтаар 78 тойрог сонгогдож орж ирж байгаа. Монгол Ардын намынуудаа 18 гишүүн жагсаалтаар орж ирсэн. Цаашдаа ч олон гишүүд жагсаалтаар буюу үндсэн хуулийн заасан учраас энэ одоо тогтолцоогоор улсын хурлын гишүүн болно. Улсын хурлын гишүүн болж байгаа хүмүүс хариуцлага хүлээдэг байх хэвээр. Тэрний ямар хариуцлага өгөхөр эрэг сонгогчдын өмнө намаас одоо дэвшиж байгаа учраас намынхаа. Тийм учраас энэ гишүүд эрэг сонгогчдын өмнө тэр амлсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ажиллах төрийн үйл ажиллагаа тийм ээ. Төрийн түвшээгийн хувьд одоо төлөөллийн байгууллага болж иргэдэг төлөөлж яваад ажиллах хэрэгтэй. Нөгөө талдаа намаас дэвшиж улсын хурлын гишүүн болж байгаа учраас намын одоо бодлого үйл ажиллагаа намын дүрм журмын хүрээнд ажиллаж амьдарч улс төрөө хийх хэрэгтэй. Намын дүрм журмынхаа хүрээнд даргын өвд орох хэрэгтэй юм уу? Намын дүрм журмын хүрээнд. Тийм учраас хин нэгэн даргыг дагаж, хин нэгэн хүнийг дагаж далтгнаж болохгүй л гэж хэлж байгаа гэсэн үг. Ер нь бол намын дүрм журмын хүрээнд энэ намын соёлд баригдаж явах хэрэгтэй. Энэ нам өөрийн гэсэн тогтсон соёлтой, өөрийн гэсэн дэг журамтай, өөрийн гэсэн дүрмтэй. Тийм учраас зарчимтай. Энэ зарчмын хүрээнд явахсаа за яг зүгээр энэ жилийн парламентын хувьд бол бид нарын жагсаалтаар орсон гишүүдийн нэлээд дийлэнх нь бол намын соёлоор ороогүй, намын шатны байгууллагад ажиллаж үзээгүй, намд мэритэж зарчмаар явж үзээгүй. Гэхдээ ийм хүмүүс байсан учраас эднэрт намын зүгээс, намын гишүүдийн ялангуяа зүгээс нэлээд шүүмжлэлт ханддаг талууд бий. Гэхдээ Монгол Ардын нам анх энэ өөрчлөлт хийхдээ тухайн салбарын төлөөлөл болох үз. Тухайн салбарын одоо манлайлагч болох ийм залуучуудыг, ийм эмэгтэйчүүдийг оруулж ирэх хүссэн. Тэрнийхээ дагуу орж ирсэн шүү дээ. Тэгээд тэр үйлдвэрчний эвлээс байна уу, тийм ээ? Тэр шинжилгээ актимаас нь байна уу? Тэр худалдаа ажилтны танхимын төлөөлөл нь байна уу? Тэр инженеруудын төлөөлөл байна уу? Тэр эмчнэр багш нарын төлөөлөл байна уу? Тэр эмчнэрийн төлөөлөл байна уу? Бид нар эдгээр оруулж ирэх л гэж анх энэ шинжилгээг хийсэн шүү дээ. Тийм учраас бас энэ үедээ бид нар нөгөө талдаа хүлэмжшэрх хэрэгтэй. Энэ одоо сайн. Би бол тийм муу хүмүүс төвшсөн гэж бодохгүй байна. Намын соёл суралцах ажил нь бол процесс явуулж байгаа шиг байна. Тухайн салбар дээр одоо би лувсан жамцэг ч гэдэг юм уу, манай инх төвшинч гэдэг юм уу, эргэлдэлгаач гэдэг юм галуудрахыг би сайн мэрэгчнүүд гэж бодож байна. За дараагийн асуулт маань та яагаад 2024 оны сонгуулиар мандат дэвших мандат олж авч чадаагүй юм бэ? Оюутан дарга амар баясгалан дарга хоёр танд мандат өгөөгүй юу? 24 оны сонгуульд би Аранга Баянгар хангаан тойрог дэвших гэсэн бодол бол байсан. Би өөр Аранга төрсөн, Уранга төссөн, Уранга гас улсын хурлд идэвхтэй сонгогдсон гишүүн. Тэгвэл нам гэдэг бол өөрөө ер нь улс төр гэдэг өөрөө багийн тоглолт шүү дээ. Багийн тоглолт. Тийм учраас Монгол Ардын намын удирдлагын түвшинд ажиллаж байсан хүмүүс бол та намын галтгойг авч явах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэмч учраас би сонгуулийн та зэрэгцээд нам ерөнхий нэрмжийн дараагаар сонгогдож өнөөдөр хүртэл намын галтгойг авч явж байна. Тийм учраас ерөнхий нэрмжийн дарга бол оромтооны ажилтан. Оромтоогоор ажиллах хэрэгтэй. Тийм учраас зарим үед бол одоо хичнээн өөр. Ер нь улс төрд явж байхад бол багийн тоглолт хийж зарим үед замын зууж явах хэрэгтэй. Зарим үед одоо урагшлах хэрэгтэй, зарим үед довтлогч хийх хэрэгтэй, зарим үед толбогч хийх хэрэгтэй. Гэхдээ л эцэст ялж явах хэрэгтэй. Ялд гараад ялчвал бүгдөө тайзан дээр гарч алт медаль зөө шүү дээ. Тэгвэл та замын цус алт медаль өгөхгүй гэж хэлдэггүй. Багийн спортод. Зарим үед ухардаг, зарим үед урагшилдаг. Энэ л одоо улс төрчийн замлаар явж байгаа. Уг нь та намдаа олон жил ажилласан. Хэдэн жил, 20 жил болсон байна. Би намд 30 жил болж байна. Сая сүүлд Зандарчдар даргаыг одоо ерөнхий сайд болоход та бас ерөнхий сайдад яригдчихсэн. Ер нь яагаад жигдэд байна?
нэг хэсэг жидүүчин гэд дэвших хэрэг авч чадахгүй жигдэд байгаа харагдсан. Гэхдээ яг хоо тодорхой улс төр дэвж байхад нэр төрөөр холбогдох одоо жидүүтэй ч гэдэг нь болгожсэн зүйлүүд бий. Тэгтээ тэр үед би сайдах ажлыг өгж байгаа шалгуулад энэ хүн бол энэ хэрэг төгт холбогдлого юм байна, хууль зөрчөөг юм байна гэдэг тогтоолгосон. Тэгтээ би бол бас тухайн намын дарга хөрөлт даргатай ярьж байгаад 20 оны сонгуульд бол сонгуулийг удирдах бүрэлдэхүүнд буюу сонгуулийн төвч тавыг одоо удирдах ажиллах нэг хүн болж орж ирье. Яг тэгэхээр бид нар ялах хэрэгтэй байсан. Тийм учраас энэ байр суурин дээр яваад тэгээс юуны дараа улсын газарт орж ажилласан. Шадар сайдар. За сая ерөнхий сайдын нэр дээр яригдсан. Тэгтээ бол хувь улс төрчийн хувьд бол заншдар даргаыг ерөнхий сайдаар ажиллах зүйтэй гэж үзсэн. Яг нэг үгэлэхэд бол улс төрийн тодорхой түвшинд байгаа хүмүүст ч төр засгийн тодорхой өндөр алгачж байгаа хүмүүс ч за та нар түрүү хэлэх гээд байх шиг байна. Үеийнхэн гэж хэлдэг манай үеийн гол улс төрч нар бүгдөө надын нэр дээр бараг санал нэгдэжсэн. Тэгтээ бол ерөнхий сайдын ажил амаргүй ажил шүү. Та саяхан намын хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ бол одоо цалингаа тавьж чадахгүй ч одоо хүрдэгэ гэжсэн. Одоо улс төрийн намын тухай хуулиараа улсын хурал суудлынхаа тоогоор мөнгө авдаг. Сард хэдэн төгрөг авдаг? Жилдээ нэг 2.8-ыг авч байгаа. 2.8 төгрөг авч байгаа. Тэгээ Монгол Ардын нам бол өөрөө их том бүтцтэй ийм одоо том механизм шүү дээ. Тийм учраас Монгол Ардын нам ер нь л одоо би бол 95 оноос хойш намын аппаратад 3 дахь удаа ярьж ажиллаж байна. Ярьж ажиллаж байна. Энэ хугацаанд манай нам бол ер нь л бас нэг өршөөлттэй янз явж ирсэн. Үе үеийн намын удирдлагууд бас намын санхүүжилтийн асуудлыг шийдэх гэж бас амаргүй цаг амаргүй нэр төрд холбогдож байсан зүйлүүд ч бий. 19 гişүү танд муу өгöd байна гэсэн үг. Тэ яг гоо намын гişүү танд өгдөг. Тэгээ сая бол улс төрийн намын шинэ хууль гарсан. Улс төрийн намын шинэ хууль гарсан. Шинэ хуулиар улс төрийн намуудыг санхүүжилтийн асуудлыг ил толд нийлдэлтэй шилэн болгох асуудлаар тусгаалсан залтууд орсон. Улс төрийн намын санхүүжилтэн дээр аудит ордог болсон. Улс төрийн намын мөнгөний санхүүжилтийг ил толд нийлэлтэй болгосон. Тэгээ энийг дараа жилийнх нь нэгдүгээр хуулиарт багтаж их хурал дээр сонсдог болсон. Одоо та нар он гаргаад намууд ямар хэмжээний мөнгө төрөд тухайн жилдээ зарцуулсан бэ гэдэг тайлан сонсдог болж байгаа. Мэдээж ардын намууд бас тодорхой аж ахуй үйл ажиллагаа явуулдаг хэсгийг нь би салгаж байгаа. За улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хэсгээд санхүүжүүлээд явах хэрэгтэй. Намайг ажил авахад Монгол Ардын нам нийгмийн даатгалын шимтгэлээс хэвлэлээ тодорхой үр ширүүд байсан. Одоо хуулийн дагуу энэ үр ширүүдийг бид нар чинь дарж дуусгах хэрэгтэй шүү дээ. Энэ ажиллагаанууд бол явагдаж байна. Та уран тооны албан тушаалтан ш таны цалин хэд вэ? Миний цалин нэг за нам дээр ирснээс хойш бол бас их хамаргүй юунууд байж байгаа. Бид нар цалингийн үг бол өөр орхон бас жоохон нэмэгдүүлэх бий явж байна. Яг тэгэхээр намын цалингийн ерөнхий одоо нэг хүнд очиж байгаа гар дээр очиж байгаа мөнгө нэлээд бага байгаас шалтгаалаад энэ намд ажиллаж байгаа ажилчид чадвартай мэдлэг боловсруулалттай гадаадд цугсан залуучуудыг авч ажиллах жоохон хүндрэлтэй байна. Гэтэл энэ намын энэ гал тогооноос төрийн бодлого намын бүлгээр дамжаад төрийн бодлого засгийн газар дамжаад хэрэгждэг шүү дээ. Тийм учраас энд чадварлаг залуучуудыг авч ажиллаж тэдний бас одоо мөрийн хөтөлбөрийн биелэлтэндээ мониторинг хийх, улсын хурал дээр хэлцэж байгаа хуулиудад санал өгөх, засгийн газар дээр явж байгаа асуудлуудад санал өгөх гэдээ маш олон нарийн ажлууд явдаг. Дараагийн мөрийн хөтөлбөрийг бас энд боловсрогддог. Тийм учраас чадaltaй залуучдын явахын тулд бас цалин нэмэхээс харахгүй байдалд орж байна. Тэр нь өөрөө улс төрийн намын одоо хэрэгжиж байгаа бас хуультай зөрчилдөх хандлага ажиглагдаж байна. Их нарийн хатуу залтууд бас зарим нь орцсон байна. Тэгэхээр нь яг хөө бид нар хуулийг өөр ажлын хэсгийг хассан л да. Тэгээ парламентаар очсон бас нэг зарим залтууд энэ шууд барууны Германд хэрэгждэг юм уу залтуудыг авсан. Тэд нар бол манайдаг бодтойгоор хэрэгжихэд жоох явдалтай л харагдаж байна. Миний цалингийн юу их өндөр биш ээ. Тэр албан хаагчдын дунд цалингийн хэмжээнд л. Ер нь намд ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хэд вэ? Одоо нэг 2 сая жоохон төгөх гэж байна. Сая гарантай л байна. За өмнөх танай намын экс даргын одоо бэр хүүгийн цүнхний асуудлаас болж залуучууд олон нийт дургуйцаж жигсаал цуглаан хийж ер нь намын даргаас одоо баг огцрох хэмжээнд хүрсэн шүү дээ. Ерөнхий сайдын суудлаа өгсөн. Та бас их царайлаг ганган бэртэй. Тэгээд таны хүү юу хийдэг? Ямар бизнес хийдэг? Тэгэхээр манай би бол 2 хүүтэй. Хоёулаа нэг нь оюутан сурч байна. Нөгөөт нь бол одоо сургууль соёл яриад гэрүүлээ тустай байгуулад ингээд одоо насанд хүрээд одоо энэ чинь 30 төгч шүү дээ. Тэгээд 2 хүүхэдтэй. Тэр өвгний амьдрал тустай.
Манай бэр бол өөрөө бас инфлюенсер гэж ярьдаг. Тодорхой хэмжээний өөрөөр орлоготой. Нэг одоо 1 минут эсвэл нэг давталттай реклам тоглох нэлээд олон брендийн нөөцөр авах шүү. Тийм учраас хүүхдүүдийн амьдрал, гэр бүлийн амьдралыг бас улс төрлөө нэг холбож ингэх бол тийм сайн зүйл биш. Сайн зүйл биш. Тэр хүмүүс хуульж өртсөн буруу одоо үйлдэл хийсэн бол мэдээж олох хэрэгтэй. Өөрөөсдийнхөө амьдралыг босгоод өөрөөсдөө бизнесийг хийгээд өөрөөсдөө сурж боловсроод энэ нийгэмд хууль дүрмийн хүрээнд амьдарч байгаа үед бол тэр хүмүүсийг бас гойшлаад байж хэрэггүй л гэж би боддог. Тийм учраас би нэг гэр бүлийнхээ амьдралын талаар нарийн ширийн зүйлийг бас нэг дэлгэж яриад байдаг. Мэдээж улс төрчин амьдрал бол нийгэмд нээлттэй байдаг учраас бид нарын хоом хөрөнгө орлогын мэдүүлэг бүх зүйлүүд нээлттэй явж байгаа. Та түрүү ярьсан 30 орчим жил одоо намд ажиллаж гин гэж. Тэгэхээр төр намд ажиллаж байгаа хүн бизнесийн их усүрээ хаанаас босгож ирсэн? Би яг төрийн ажлыг 2005 онд үйлдвэрлэлтийн яамны дицайдаас эхэлсэн. Тэрнээс өмнө бол одоо сургууль төгсөөд тодорхой хэмжээний бизнесийн салбарт хувийн хвшилт тодорхой ажлууд хийжсэн. Мэдээж хажуугаар залуучдын холбоо, намын одоо баг хурлын гишүүн гэл янз янз ажил хийн. Тэр чинь бол зарим нь оронтойгоо, зарим нь оронтой бос шүү дээ. Тэгээд найз нөхдөдөө нийлээд бол замын одоо баг Монголын үндэсний замын компаниудын анхных баха манай заа бараг болж. За Монголд нэлээд олон километр замыг Улаанбаатар тэгэхэд хэд хэдэн одоо томоохон төслүүд дээр бид нар ажиллаж байсан. За 2005-6 оноос эхлүүлээд манайх барилгын компани одоо хувь эзэмшигч барилгын компани байгуулсан найз нөхдөдөө. Дандаа миний 10 жилийн найз нар. Харин таныг найз нөхдөөрөө нийлээд зарим улсын хурлын гишүүдтэй нийлээд Ярамгийг эзэлсэн барилга барьдаг гэж ярьдаг. Би Ярамгт сүүлийн 1-2 орон сууцны төсөл дээр оролцсон. Тэр яриад байгаа Марлаа Илжигдний Мумын цаан гишүүнтэй холбоотой тийм төсөл нь бид нар хэрэгжүүлээгүй. За тэр компанид бид нар хамтарч бизнес хийх гэж нэг 6 сарын хугацаанд товцыг нь авч ирсэн баха. Тэг эргүүлээд өгсөн. Одоо манайд ямарч хамаарал байхгүй. Hema Construction гэж барилгын компаниг би бол 2005-6 оны үед байгуулсан. Одоо энэ компани бол 19 оноос хойш би манай гэр бүл бол 19 оноос хойш хувь эзэмшиж байсан компаниудаас хувьцаагаа зараад одоо бол тэр заавар компани, барилгын компани, замын компаниуд бүгд бид нар эзэмшил байхгүй. 19 оноос хойш манайх TSM гэсэн манай гэр бүлийн компани одоо эзэмшиж байна. Энэ компани бол барилгын одоо төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, за үйлчлэгээний салбарт илүү ажиллаж байна та. Өнгөрсөн жилийн дүнгээр 300 гаруй сая төгрөгийн татвар төлсөн байна гэсэн байна. Одоо тэгээд нэг улс төр дэх яваад байгаа болохоор яг өдөр тутмын үйл ажиллагааны манай гэр бүлийн хүмүүс холбогдох одоо манай одоо гүйцэтгэл холбогдох хүмүүс аваад явж байгаа. За 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өгч байна. Тэгэхээр Монгол Ардын намаас нэр дэвших 3 хувилбар нэрлэж та. Тэгэхээр би өнөөдөр намын ерөнхий нэрийн бичгийн даргын хувьд хэн нэгэн хүнийг зохиж хэлэхэд бол явдалтай. Яагаад гэвэл Монгол улсын хуулиар үнцүүлэн зааснаар 50-аас дээш настай хүмүүс л энэ одоо сонгуульд оролцдог. Энэ сонгуульд бол парламент судалтай намууд л нэр дэвшүүлдэг. Тэгэхээр бол одоогийн боломжоор бол 5 нам нэр дэвшүүлэх боломж байна гэсэн. Тэрний нэг нь бол эрх баригч нам, ардын нам нэр дэвшиж оролцсон. За ерөнхийлөгчийн сонгуул өөр их онцлогтой. Үндэсний хэмжээнд явагддаг. Илүү лидерийн одоо сонгуул болдог. Нам бол ерөнхийдөө дэвшүүлээд тэр лидерийн одоо дэмжлэг, ирээдинг тэр хүмүүсийн одоо лидершип дээр тогтож сонгуулийн санал өгөлтүүд явдаг. Тийм учраас одоо үндсэндээ 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийн цикл эхэлсэн явж байна. Энэ цикл дээр одоо хэн ирээдүйн өндөртэй байна? Хэн олон түмний итгэлийг авч чадах байна? Олон судалгаанууд явагдана. Намын анх хачтны байгууллагаас эхлүүлээд хилцүүлгүүд явагдана. Тийм учраас нам ялахын тулд бол хамгийн сайн рейтингтэй, хамгийн олон түмний дэмжлэгийг авч чадах, олон түмэнд хөндлөгдөж саналыг авч чадах, сонгогчдын сэтгэлийг хурааж чадах нэр дэвших шиг л харагдана. Нэг хүнийг барьж хийснээр хавлагд борчихгүй л дээ. Хоёр эрдэнэ дарга одоо хөрсөх даргын хэмжээнд өрсөлдөд тэнцэж байх. Дарган солигдлоо гэд мөрөг төлбөрөөр солигдохгүй зүтэй. За сая намын их хурлаараа намын дүрмээ өөрчилсөн. Тэгээ Монгол Ардын намын дүрмэнд Монгол Ардын намын дарганд ерөнхий сайд байна гэсэн заалт байдгийг сая өөрчлөөгүй. Намынхаа даргыг хүчилж байгаад улсын хурлын дарга болголоо. Гэхдээ намынхаа дүрмтэй зөрчилдөд байгааг яаж шийдэх юм? Тэгээ Монгол Ардын намын дүрмэнд юу заасан бэ гэхээр парламентын сонгуульд Монгол Ардын нам ялуул
Ерөнхий сайд нь намын дарга нь ерөнхий сайдад нэр дэвшиж болно гэсэн ийм залт байна. Улс төрийн нөхцөл байдал улс орны төр засгийн доктортой үйл ажиллагаа юу юунаас чухал байна. Манай нам нэг хүнээ намын дарга болох, ерөнхий сайд болох, хурлын дарга болохоос илүү улс орны доктортой байдлын асуудал. Энэ улс оронд явж байгаа ард иргэдийн амьдралыг одоо сайжруулах гэж явж байгаа энэ бодлогын хэрэгжилтийн байдлын асуудал. Гадаад дотоод нөхцөл байдал гэдэг олон зүйлээс шалтгаалж манайх шиг орн бол зарим үед маневрууд хийж хэвчээ. Энэ асуудлаараа бол бид нар одоо шинэ засгийн газрыг байгуулад шинэ ерөнхий сайдыг ажилд оруулаад үндсэндээ 4 сар болж шít. 4 сар болж. Дахиад шинэ ерөнхий сайдыг намын дараач ерөнхий сайд болно гэвэл дахиад засгийн газар байгуулна. Тэгтэл гадаа юу болж? Өгөл болж. Тэгвэл харин сая дөрмээрээ энэнийг өөрчлөх байсан юм шүү. Төсвийн асуудал болж байна. Гэхдээ наадах шинэ бол харин байж болно л гэж байгаа. Тийм учраас дараагийн парламент үед бол ийм зарчим барьж явах нь алстаа зөв. Гэхдээ өнөөдрийн Монгол улсын нийгмийн эдийн засгийн амьдрал яг өнөөдрийн цагт мөн үгүй. Жишээ нь бид нар хавар бол нэлээд амаргүй төсвийн алдагдaltaй. Валютын ханш өсөд эхэлсэн. Инфляц өсөд эхэлсэн. Ийм амаргүй цаг үед л шинэ задлан шатарах томлогдсон. Энэ 4 сарын хугацаанд тоо худлаа хэлэхгүй гэхээр энэ 4 сарын хугацаанд үнэхээр бодиттой үр дүнгууд гарч байгаа. Монгол улсын валютын нөөц 5.9% явжлаа. Инфляц зорилт түвшиндээ бууж ирлээ. Төсвийн гүйцэтгэл жилийн эцрүү амаргүй юм. Гэхдээ тооцож яснаас наашаалж эерэг үр дүн гаргаж байна. Энэ хугацаанд танай намал засгалж байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бас алдаа оноонууд байна шүү дээ. Тэгээ энэ дээр ярилцаад тэгээд энэ занданчдад дарга бол бас сайдын засагч төр нийгмийн төрийн одоо ажлын маш туршлагатай. Тэгээ өчтөрхөн гэхэд одоо Орос улсын улсад яваад шахаби улсанд оролцоод тэр үеэр одоо хоёр хөршийн өдөрлөгөдтэй бас уулзаж тодорхой улс орны нийгмийн эдийн засгийн амьдралд одоо томоохон асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Тэг яг энэ цаг үед орвол одоо бас гадна дотны харилцаагаа ботсон ч нийгмийн эдийн засгийг авч явж байгаа нөхцөл байдлыг харсан ч гэсэн энэ засгийн газар доктортой ажиллагааны зүйтэй гэж Монгол Ардын нам үзсэн. Намын төлөөллийн төв байгуулах баг хурал тийм учраас тогтоол баталсан сая. Засгийн газар доктортой ажиллах хэрэгтэй гэж. Хугацаа заасан юм уу? Хугацаа заагаагүй доктортой ажиллах хэрэгтэй. Гэхдээ мэдээ засгийн газар хэрхэн доктортой ажиллах вэ гэдэг бол бас ард түмний итгэл дэмжлэгээр л явж байгаа шүү дээ. Монгол Ардын нам 300 гаруй мянган гишүүнтэй. Одоо 8 нас Монгол улсын нийт хүн амын насанд хүрсэн 8 хүн дутмын нэг нь Монгол Ардын намын гишүүн байна. Тэгэхээр энэ бүх гишүүд танай намын гол үзэл баримтлал болох одоо зүүн төвийн социал демократ үзэл баримтлалыг мэддэг. Тийм, ер нь бол энэ манай намын гишүүд итгэл үнэмшил болгож байгаа үнд зүйл дээр үзэл санаан дээр зарчим дээр л тулгуурлаж улс төрийн намууд бий болж байгаа шүү дээ. Улс төрийн нам гэдгийг бусад бүлэглэл гэж ярьдгээс ялгаатай тэр үнд зүйл дээр үзэл баримтлалаар үзэл санаан дээр зарчим дээр нэгдэж чадж байгаа хүмүүсийн нэгдлийг нам гэж байгаа. Нөгөө талдаа засгийн эрх авч өөрсдөө бодож санаж байгаа зүйлийг бодлого болгож төрийн бодлого болгох гэж нэгдэж байгааг онлынхоо хувьд бол улс төрийн нам гэж үздэг. Нам социал демократ үзэл санаагаа харин зөв сурталчлах, нийгэмд ойлгуулах социал демократ үзэл санаа гэж юу юм? Зүүн төвийн үзэл санаа гэж юу юм? Миний энэ намд нэгдсэн намд орж байгаа энэ үнд зүйл минь юу юм гэдэг талаар бид нар нэлээд олон түмэнд сурталчилгааны сургалтын хэлбэрүүдийг нэлээд эрчимжүүлэх ёстой гэж би боддог. Одоо барууны орнуудад жишээ нь Америкт ингээл аль нам ялхаас шалтгаалж шууд ингээд тийм томоохон бодлогууд нь өөрчлөгдөд эхэлдэг л дээ. Гэтэл манайд энэ нам хоорондын үзэл баримтлал тийм ч амар ялгаатай харагддаггүй, ялгарч чаддаггүй. Тэгэхээр нөө сонгуульд саналаа өгж байгаа сонгогчдод ч гэсэн яг тийм үзэл баримтлалыг нь дэмжиж сонгоод байгаа юм харагдахгүй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ардчилсан намаас ялгаатай 3 одоо үзэл баримтлал ч гэх юм уу. Ялгарах гол үзэл баримтлал. Бид нар зүүн төвийн нам учраас илүү намал гэж хариуцсан. Тийм. Зүүн төвийн нам учраас бид нар илүү нийгмийн бодлоготой илүү анхаарах хэрэгтэй. Халамжийн бодлого. Нийтээр нь чирч. Тийм, боловсролын бодлого, эрүүл мэндийн бодлого, хөгжлийн бэрхшээлтэй эргэж гэдэг юм уу, ахмад дун залуугийн нийгмийн бодлого байна шүү дээ. Боловсрол шинжилх ухаан ч гэдэг юм уу те. Энэ рүү бид нар түлхүү анхаарах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт манай намын ялгарх гол зүйл бол миний түрүүний ярьдаг үндэсний энэ тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудлууд дээр бид нар манай нам илүү анхаарч ажилладаг. Гуравт бол бид бүхэн
Энэ ардчил хүний эрхийн асуудлыг өөрсдөө 90 онд гол хөндөж энэ шинэ үндсэн хууль буюу 92 оны үндсэн хуулийг манай намынх нь 83% нь бүрдүүлж исэн парламент дээр баталж байсан. Тэгээ энэ олон шинжилгүүдийг манай нам өөрөө хийж ирж байгаа шүү дээ. Би ганцхан жишээ нь моргжийн барилгын салбарыг дэмжиж одоо орон сууцчлах асуудал яригддаг шүү дээ. Хэрвээ орон сууцчлалтуудыг зүүн төвийн нам буюу манайх шиг нам бодлогоороо юугаар ялгардаг вэ гэхээр бид нар эрэлтийг дэмжих хэрэгтэй. Зүүн төвийн нам. Нэгэсний худалдаа авж байгаа тэр иргэдэд моргжийн зээл олгодог, тэрний хүүн бага байдаг. Барууны нам гарч ирэхээр яах хэрэгтэй вэ? Нийлүүлэлтийг дэмжих хэрэгтэй. Нийлүүлэлтийг. Нэгэсний нийлүүлэлт хийж байгаа компаниудад нь зээл олгодог. Жишээ нь Ардс нам бол 12-16 онд үн докторжуулах хөтөлбөр гэж өөр Монгол банкн дээр зарлаж байгаад барилгын компаниудад зээл олгох байдлаар тэр нийлүүлэлт талд нийлүү зээл олгож дэмжлэг үзүүлдэг. Манай нам гараад ирэхээр моргжийн зээл буюу худалдан авахчийг нийлүү дэмждэг. Зөвхөн нэг одоо ганцхан салбарын нэг жижигхэн одоо бодлого дээр ихтэл ингэж ялгарх хэрэгтэй юм. Жишээ нь эрүүл мэндийн салбар дээр бид илүү энэ эрүүл мэндийн даатгалаар нь бүх одоо энэ иргэддээ үзүүлж байгаа эрүүл мэндийн үзлийн хүртээмж чанарт илүү анхаарах хэрэгтэй манай нам. Ардс нам тэнд илүү хувийн хвшлийг оруулж ирэх, төрийн оролцоог багасгах тал руу илүү анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ардс намын үндсэн суурь бол тэр илүү хувийн хвшил, хувь хүний индивидуал тэр одоо эрх чөлөөн дээр түшгэлсэн. Эдийн засгийн эрх чөлөөг нь олгоё гэдэг тэр талдаа илүү явах хэрэгтэй. Гэтэл харамсалтай сүүлийн сонгуульудад дандаа манай намын зүүн төвийн үзэл санааны платформ дээр ирж бидэрт өрсөлдөд байгаа байхгүй юу? Биднээс илүү зүүн тийш баг зарим үед бүр коммунист гэж болох бүр зүүнний зүүн тал руу очиж хүүхдийн мөнгө амлдаг ч юм янз бүрийн өмөлдөг шүү дээ. Энэ бол өөрөө тухайн сонгогчдыг одоо хуурж авахын хэлбэр шүү дээ. Тийм учраас энэ намууд цаашдаа энэ шинэ улс төрийн намын тухай хууль инжилээс хэрэгжиж эхэлж байна. Энэ улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд иргэдээ think tank байгууллагатай болж бодлогын нам болох хэрэгтэй. Бодлогоор өрсөлдөг байх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхэд манайх ямар бодлого гаргаж байгаа, танах ямар арга замаар яаж байгаа гэдэг бодлогын өрсөлдөөн байдаг талбар болох хэрэгтэй. Замнаш төр сайдын засгийн газарт одоо МСС-ийн өгшөлтэй хэд хэдэн сайд байна гэж яригадаад байгаа. Намдаа хандив өгснийхөө хэмжээгээр улсын хурал нэр дэвших мандат олж авдаг. Тэгээ хандивынхаа хэмжээгээр бас сайд болдгоо. Ардын намд тийм үйл явдал болдгоо. Зарим улс төрийн намууд бол хандив авдаг. Тэгээ хандивдаа зориулж бас албан тушаал өгдөг юм шиг байна л. Манай намд тийм соёл байхгүй, тийм дүрэн байхгүй. Тэгж явааг бас. Би намын гэхдээ хандив авдаг шүү дээ. Сүүлийн 20 хэдэн жилийн намд явж байна. Манай намын одоо сайднаар улсын хурлын дэвшигч нараас бид нар хандив авч албан тушаал өгчсэн тохиолдол байхгүй. Мэдээж улс төрийн нам учраас тодорхой хэмжээний хууль заасны дагуу хандив мөнгө аж ахуй нэгжээс ч иргэнээс ч авах нь нээлттэй. Тийм ээ? Нээлттэй. Энэ хүрээндээ хандив мөнгө нь явдаг. За зүгээр энэ нэг зүйлийг бид нар бас их сайн бодох хэрэгтэй. Ер нь зүгээр энэ сошиал орчинд одоо Facebook орчинд ч гэдэг юм уу сошиал орчинд энэ хэвлэл мэдээллийн үгээр улс төрд явж байгаа, бизнесийн салбарт явж байгаа, нийгэмд явж байгаа хүмүүс рүүгээ янз бүрийн бид нар одоо харлуулах гэдэг юм уу? Зохион байгуулалттайгаар ийм ажлууд маш их хийгддэг. Тэгэхээр тэрийг яагаад янз бүрийн нэр хүчтэй болох юм? Улс төрд явж байгаа хүн болох юм. Үгүй одоо харлуулах гэж харлуулж байгаа биш. Яалчгүй нэг юм холбоос олж байгаа болохоор л тэр чинь гэж гарч ирж байгаа шүү дээ. Тийм Монголын нийгэм өөрөө их цөөхөлнө шүү дээ бид нар. Тэгэхээр 3.5 сая иргэн бид нарт нэгэндээ монголчууд бид нар нэгэндээ хайртай байх хэрэгтэй. Монголчууд бид нар хооронд нь холбоо бүх хүнийг хооронд холбож болно. Хамаатан садам. Удаах яриа суул хамтмалчих гэдэг шүү дээ. Тэрүүгээр үзэх юм бол дээд одоо анги төгсөлт гэх ингэ бол маш олон юм гарна. Тийм учраас бид нар нийгмээрээ энэ одоо хагарал ботрол руу биш нийгмээрээ эв нэгдэл рүү явах хэрэгтэй. Бид нар энэ хоёр том хөршийн дунд энэ геополитик стратеги энэ амаргүй цаг үед монголчууд бид нар сөрөн дэвсгэрлэж энэ аюулгүй байдал тусаар тогтнол авч үлдэх цаг эрхийг ч үгүйсгэх арга байхгүй. Тийм учраас монголчууд бид нар дотроо эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Өдөр болгон хагарал руу явчих гээд байгаа тал бий. Тийм учраас улс төрчийн хувьд бол эв нэгдэл тал руугаа ойлголцол тал руугаа явдаг байгаасаа тэхийн тулд бол энэ зарим одоо бид нар нээлттэй явж байгаа зүйлүүдээ цензур гэж хэлж байгаа юм биш шүү. Зөв хариуцлагатай болох чиглэл рүү алах мөт хийх ёстой л гэж хардаг. За баярлалаа. Бидэнд цаг гаргаж нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Тэгээ та өнөө өрөг сайтын хамт олонд бас ажлын амжилт хүсье. Хариуцлагатай байгаарай гэж хүсье. За баярлалаа. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм шүү ээ. Хүлээх хэрэггүй хүснэ ав.
NetPay хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. NetPay боломж бий.